За хөтөлбөр тодруулгаар үргэлжилж байна. За бид тодорхой асуудлын хүрээнд ярилцахаар Улсын хурлын гишүүн Баярбаатарын ажлын өрөөнд байна. Бидний урилгыг хүлээж авч бидэнтэй ярилцахаар ярилцах боломж олгосон баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр яг одоохондоо нэг намжуул байна. Гэхдээ ер нь бол асуудал нь бол үргэлжилж байгаа. Олонний анхаарлын төвд байгаа нэг асуудал бол яг энэ халзан бүрэгдэн эргэн тойрондох асуудал байна л да. За сүүлийн нэг жил за цаашлаад энэ өвлөөс хойш ер нь бол нэлээд асуудалтай байгаа тийм ээ. Одоо байгаль орчны үнэлгээ, өөрөө энэ газрын ховор элементийн стратегийн ач холбогдол, за мөн одоо хөрөнгө оруулалтын орчин, нутгийн иргэдийн асуудал гээл. За дээрэс нь ингээл улс төрийн асуудал гэдэг ингээд маш олон асуудлууд зэрэгцээд ингээд ямар ч хэсэг өнөөдөр ингээд засгийн газар хэдийгээр одоо энэ газрын ховор элементийн төслийг явуулах ёстой гэж жишээлбэл эдийн засаг хөгжлийн сайд хэлсэн боловч нөгөө талдаа бас ингээд зогсоож энэ улсын хурлын дарга нь очоод зогсоож ин гихчлэн ингээд за та бол яг энэ хяналтын сонсголыг хасж исэн хүний хувьд энэ халзан бүрдийн асуудал одоо мэдээлэлтэй хамгийн ойр байгаа хүн юм. Тэгэхээр хоёулаа ер нь иргэдэд энэ зөв мэдээлэл, тэнцвэртэй мэдээллийг өгөхийг зорж байгаа учраас ер нь энэ газрын ховор элемент гэж яг юу юм бэ? Нийгэм эдийн засгийн өрөө өгөөж нь яг ач холбогдол нь юу юм бэ гэдгээс ярилцлага эхэлчихье гэж бодож байна. Тэгээ өнгөрсөн оны 9 сард тухайн одоо зун нь бол иргэдээс маш их одоо хүсэлт ирсний дагуу хяналтын сонсгол зохион байгуулах шийдвэр гараад сонсгол дараалагчаар миний бие ажиллаа. За тэгээд 9 сард сонсголыг бол зохион байгуулж дууссан. За сонсголын тайланг байнгаараа хэлэлцээд засгийн газар руу сөргүүлсэн байдгийг. Тэгээ ер нь тухайн сонсгол бол иргэдийг мэд хэрэг хангах хэрэгтэй. Гол үнцэн үүргийг үүсгэсэн багхгүй. Ер нь энэ газрын ховор гэж яг юу хэлээд байгаа юм? Юунд ашигладаг юм? Өнөөдрийн дэлхийд энэ газрын ховрын одоо эрэлт хэрэгцээ ер нь хэр байгаа юм? Цаашдаа ер нь нэмэгдэхээр юм уу? Тэгээд олон зүйлүүд байгаа байхгүй. Тэгээ энэ бүгдийг өнөөдөр бас ингээд иргэдэд зөв мэдээллийг өгсөн тухайд бол одоо мэрэгжлийн эрдэмтэд судлаачид нь оролцсон. За төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжийг өөрж оролцуулсан. За сумын иргэдийг одоо бас тухайн нээлттэй сонсголт авчирсан. За одоо иргэний нэмгийн байгууллагын төлөөллийг авчирсан. Ингээ улсын хурлын гишүүд ингээд ийм 5 чиглэлээс ингээд нийлж одоо нэг бараг 10 цаг үргэлж ирсэн юм сонсгол болж өрнөсөн. Тэгээ сонсголын үр дүн ч бас иргэд нэлээд ойлголт авсан байт юм билээ. Сүүлд бол нэлээд тантал судалгаа хийгээд үзэхэд бол газрын ховрын талаар бол буруу зүрх ойлголттой байсан улсууд нь зөв зүйтэй ойлголтыг аваад ингээд бас инженерийн хэрэгцээ нэмэгдэж байгаа. Бас Монгол улс энэ дээр стратегийн гол тоглогч болох боломж нь байгаа юм байна гэдэг зүйлийг бол иргэд бол харсан байгаа юм. За мэдээж одоо нөгөө уул ус нутаг усаа хамгаалж байгаа иргэдэнд мурдахж болохгүй. Үндсэн гол шалтгаан юу вэ гэхээр одоо ингээд миний өөрийн ингээд харж байгаа зүйлээр гэж үзэхээр за социалист нийгмийн үед одоо хэрэгжсэн ганц төсөл Эрдэнэт үйлдвэр тийм ээ. Энэ өнөөдөр ганц одоо Монгол дөр өгөөж байгаа төсөл шүү дээ ер нь. Энээс хойш хэрэгжижсэн Брогоолд тий одоо энэ оюут толгой за тэр Дорнот аймгийн Матад сумын одоо газрын тосны бүгдөө ингээд тухайн орон нутгийнхныгаа хөлөгдсөн оюут толгой бол одоо монголчуудыг тэрчээр нь зэлсэн юм гэж болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг иргэдийн чинь нэг сэтгэл зүй энд ингээд хуурдагцаар байгаад одоо ингээд хашигдсан байж тээ үндсэндээ ер нь нэг нөгөө талаасаа бас чинь уул усаа хөндлөхгүй гэсэн одоо нэг зүйл бас сэтгэл зүй ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээр нөгөө тайлан дээр юу гэж тусгасан бэ гэхээр газрын ховрыг бол Монгол улс цаашаа стратегийн тоглож болохын тулд олборлох ёстой. Тиймээ өнөөдөр хууль эрх зүйн орчин дутуу байна. Наандаж өнөөдөр тухайн орон нутгийн иргэдэд ямар үр өгөөчтэй юм бэ гэдгийг хуульчлах ёстой. Хуульчлах ёстой. За одоо энэ халзан бүрэгдээ гэдгээр би нэг ярьдгүй юм ер нь. Монгол улсын хэмжээнд газрын ховрын хайгуулаа нэмэгдүүлээ. Одоогоор нэг 6 хорд идэх гэж үздэг байхгүй юу? Өнөөдөр олонний анхааралтай дагаал дээр одоо Хот аймгийн Мянгат сумд байгаа халзан бүрэгдээ уулын хажуудлын энэ нөгөө ямар нэртэй уулээ бас тэр болно байхгүй юу? За ингээд нэгдээр нь одоо бодлого авч үзье. Энэ өшөө газрын ховор хаана илэрх боломжтой байгаа юм чинь газрын ховор гэдэг нэршилтэй болохоос юм чинь үндсэндээ ингээд нэг юм маш олон одоо чулуулаг зүйлээс салгаж харгаж авдаг юм элемент байхгүй юу? Одоо Менделеевийн үлэх системийн 108 элементээс одоо нэг 17 энэ газрын ховорт хамаардаг юм байна. За энэ дотроос хүнд хөнгөн гэдэг ингээд ялгагдчихж байгаа юм. За тэгээд яг манай одоо
өнөөдөр илэрсэн байгаад байна бол одоо голцоо хүнд талын 4 элемент нь ордог. Тэгээ энэ өөрөө нөгөө одоо фьюз машины батарейнаас ахуулаад гэрэл шийдэнгээс нь ахуулаад хамгийн одоо онгоцны моторт одоо хамгийн халуун ачаал даах хэмжээний соромжлог бүтээгдэхүүнийг хийдэг. Цаашлаад одоо галт зэвсгийн хэмжээнд хүртэл одоо ордог юм материалууд л газрын хавраас гарч байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр хятад улс дэлхийн газрын хаврын эрэлтийн нэг 85 орчим хувийг нь дангаар хятад улс нийлүүлж байгаа. Хятад одоо өвөр Монголд олборлдог юм байна лээ. Тэгээд за эндээс гол одоо худалдаа авагч нь бол одоо мэдээж Европ, Америк. Тэгээ Европ улсууд гэж. Одоо та бүхэн сүүлийн үед ажиллаж байгаа бол ингээд газрын ховор сүүлийн үйлдвэрүүд бол газрын ховор зааш хэрэгтэй байгаа. Энийн нөөц нь хаана байна гэдгийг өөртөө мэдчихэдэн шүү дээ. Тэгээд ингээд харилцан ажиллах юм, хамтран ажиллах юм зүйлүүдийг яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ газрын ховорыг бид нар өнөөдөртөө орхиж болох боловч маргааш нь орхихдохгүй сэдв байгаа юм. Угаасаа одоо ингээд Орос Хятад Америк хоёр дээрс л авч үзэхэд сая хилцээрийн гол агуулгын газрын ховор л байлаа шүү дээ. Тийм ээ. Хятад газрын ховор нь байж байна. Америк тэгэхэд одоо тэндээс нь аваад улстай ашиглана гэдэг ингээд үйлдвэрүүдэд ашиглая гэдэг. Ингээд гар утасны материал бидний гар утас чинь газрын ховороос бүтэж байгаа шүү дээ. Энэ өдрөлгөө үзэж байгаа энэ зургтын чинь дийлгэцээр газрын ховороос бүтэж байна. Тэ? Автомашины одоо хянах самбар гэдэг эдгээр чинь бүгд газрын ховороос бүтэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө айхтар манайхан нэг юм хүн тусгаж аваад ингээд буруу ойлголт төрүүлээ. Тэр нь ингээд улс төр ороод явахаар ингээд бүр дийлдэхгүй болчиход байгаа юм л та. Дийлдэхгүй болчиход байгаа. Би зүгээр яхаас иргэдээ мэдээж одоо дэмжлэггүй яхав юм чинь бас иргэдэд үрэгөөчтэй байдал нь хаана Монголд одоо өнөөдөр манад газрын ховортой холбоотой асуудал олборлолтын асуудал нэг ч яригдаг байгаа шүү дээ. Зөвхөн хайгуул хийж байгаа байхгүй юу? Хайгуулыг чинь одоо тэгэл ухаан байгуулагчтай очиод одоо энэ зэрэг байдлаар хайгуулаа хийд юм ба. Тэгээ хайгуулаа хийгээд нөөцөө тогтооч. Тэгээ нөөц тогтоосны дараагийн шат нь юу гэхээр нөгөө олборлолтын асуудал яригдах байхгүй юу? Тэгээ тэр олборлолтын асуудал ярихаар одоо бидний нөгөө яригдгаа нөгөө гэрээ хэцүү шинээр Монгол улсаас засгийн газраас төлөөлж одоо ямар одоо аж ахуй нэгж үйд юм уу те гадны улстай байд юм уу гэрээ хэцүү их эрхэн хүсэж байгаа байхгүй. За энд бол одоо ийм тэдэн мянган тонн одоо тэдэн сая тонн газрын ховрын нөөц байна шүү энд. Эндээс ийм нөгөө түрүүний миний хэлдэг 17 элементээс чинь нэг одоо 3-4 нэнд багтаж байгаа маа. Энүүгээр одоо ийм бүтээгдэхүүнүүд хийнэ ч гэдэг юм уу те. Ингээ гараад ирэхээр энэ чинь нөгөө олборлолтын асуудал орж ирэх. Тэнд зориулсан хууль эрх зүйч манайд бас байхгүй байгаа байхгүй. Ерөөсөө энэ Монгол улс газрын ховор дээр нэг юм жирэмхий болгох гад. Тэрээс ямар нэгэн байдлаар юм улс төрийн шалтгаанаар эсвэл одоо хин нэгэнд хүмүүсийн алга ташлалтанд одоо таалагдах гэж асуудалд хөнгөн хөнгө хандаж болохгүй гэж би хэлээд байна. Хөнгөн хөнгө хандаж болохгүй. Зогсоожвол үндэслэл нь юу? Өнөөдөр зогсоосон чинь маргааш буцаад нэгтгэл байхгүй та. Энд чинь өнөөдөр тэртээ тэргүй дэлхийд өнөөдөр жисийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж чинь газрын ховрын эрэлт хэрэгцээ нэмэгдэж хахад манай байж байгаа энэ байгалийн баялаг гэсэн тэгэл эргэлтэнд орох нь тодорхойлохгүй. Тэгэхээр энийг аль болох бид нар тэрний оронд өнөөдөр ингээд за газрын ховрт яг Монгол улсын юм бодлого л барьж ажиллах хэрэгтэй шүү. Гэт энийг бүр баабайгүй. Эндээсээ яг одоо тэр нийт ашигийнх нь ихэнх хувийн дээр орон нутгийн иргэдтэй тухайн бүс нутагт нь зорчуулж байгаа шүү. Ховд аймаг одоо би газрын халдсан бүрэг дээр дэрч одоо манай ховдчууд маань хөшөөтэй урхаа гэж урхаа авсан. Өмнө одоо бас нэг бөөн эсэргүүцлээд байгаа. Тэгээ нэгц одоо тэр хөшөөтэй урхаа бол ажлын байраар хангаж байна. Ховд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 40 гаруй хувийг ангаар хайлтж байгаа. За одоо удахгүй Эрдэнэбүр аваад одоо Эрдэнэбүрээс цахилгаастай зараад. За ингээд дараа нь одоо юу гэдэг юм газрын ховртой холбоотой асуудал нь гэрээ хэрэгцээ тодорхой болоод хууль эрх зүйн орчны ойлгомжтой болоод ингээд явах юм бол ховд аймаг үндэстэндээ ингээд иргэдийн амьдралын дэнийгээ дагаад дээшлэх болж чадсан зөрчил орчныг л одоо бид нар бий болох хэрэгтэй байхгүй. Мэдээж газрын ховрыг бол баяжуулж гарах хэрэгтэй юм байна. Шууд одоо ингээд олборлоо. Одоо чинь алтыг бол одоо ингээд доош ухаж авч байгаа шүү дээ. Тэ? Алт зэсмэсийг бол одоо газрын гүндүүгээр газрын ховр чи өөрөө байгаль газрын ховр гэхгүй. Тэр бол чи өөрөө газрын ховр шууд олборлоход бэлэн л гэсэн үг байхгүй. Тэгэхдээ одоо ингээд тэрийг шууд ухаад одоо ингээд машин дээр очиж гаргах юм бол 1 тонн 65 доллар. 2 шатаар баяжуулаад явах юм бол 1 кг 62 доллар. 1 кг шүү дээ. 2 шатаар баяжуулж. Тэгэхээр нөгөө эдийн засгийн үр өгөөж наана гэдэг. Зэш гарах шаардлага үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр
олборлох бол үдий болоогүй. Наадаж бид нар хууль эрх зүйн орчныг бий болгоо дараа нь яг хизээнээс эхэлж олборлоод хэдийн явах хугацаанд үйл ажиллагаа явуулах уу, байгаль орчиндөө хор хөлгүүгээр яаж олборлох уу. Одоо жишээлбэл олборлолт явуулахад хамгийн тулгамж байгаа асуудал усны асуудал шүү. Тийм. Тэгэхээр усны асуудлыг нээж шийдэх юм бол. Тийм ээ. Гол ус нуураас аваад хамаагүй тэгээд татаад ахын юу юм уу буруу юм уу. Байгаль орчиндөө айл болох хохирол багтаагаар одоо энэ газрын аваад анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр олон талаас нь шууд гэж үзчихийж энтэй нийцсэн их цөмчг баримтыг бий болгоод энийг нь батлахтаа олон нийтийн оролцоотой одоо энэ сүүлийн үеийн зарчим ба штэ тий нэг адилхан ирэх ашиг нэг байх. Тэнцүү байдлаар энд ч ирэх ашиг өндөгдөхгүй энд ч өндөгдөхгүй яг л тийм байдлаар олборлолт явагдах хэрэгтэй гэж би хардаг байхгүй. Тэгэхгүй бол одоо өмнөх ингээд Дачин тамсаг дээр Петрочайнач гэдэг юм уу тэр газрын бас матад сум одоо хэцүү шүү дээ. Ганц цэцэрлэг байж чадахгүй гуулгуу асуудал шүү дээ. Оюутлогыг харалтаа өнөөдөр бид нар царай алдаал зээлийн өдөрт 15 төгрөг төгрөний үүний өрөөнд ороод ингээд бараг ингээд буцаад бид нар өөртөө царай алдаад байгаа юм. Ийм нөхцөл байдал руу хүргэж болохгүй байхгүй. Тэгэхээр одоо бидний цаашаа байгуулсан гэрээ хэлцээрүүд бол Монголын ард түмэнд Монгол улсад ашигтай байдлаар л одоо асуудалтай хандах хэрэгтэй. Тэрээс хойш ингээд бас болохгүй гэдэг ингээд хав дараа суугаад байж бас болох. Яг нь өнөөдөр ингээд төр зөксөж байгаа ч гэсэн энэ одоо юу гэдэг нь тэртээ тэргүй явуулах хэвээр төсөл явна эрэлт хэрэгцээнд байна гэж байгаа боловч одоо та сая дурдж штэ Америк нэгдсэн улс болон хятад улс тэ төрийн тэргүүнээр энэ газрын ховор элемент дээр голчлон анхаарлаа төвлөрүүлж хуулцсан гэж тэгэхээр том гүрнүүдийн одоо стратегийн төвшөнд ингээд авч үзээд одоо ингээд бараг дайтж штэ энэ газрын ховор элементийн төлөө. Гэтэл бид бол ингээд өөр байгаад байна. За улс төр ороод ийн гэж байна. Тэгээд ингээд улс төр ороод их юм бол мөнхийн л орох юм биш үү. Тэгээд хамгийн гол нь одоо энэ иргэд хийгээд энэ төсөл хэрэгжүүлэгчтэй энэ хөрөнгө оруулагчдын тэнцвэртэй байдлыг хангах өөрөө төрд байдаг байна. Гэтэл төр энэ үүргээ биелүүлж чадахгүй ингээд одоо засгийн газар нь хүртэл ингээд яг үнэндээ бол зүгээр шууд хэлэхэд бол ингээд хоёр тишээ харцсан биш тий. Одоо нэг сайд нь энийг явуулах хэрэгтэй маш хурдан явуулах хэрэгтэй гэж гэтэл нөгөө сайд нь бол ингээд зогсооч чинь тийм ээ. Ингээ яг ингээ харах юм бол нөгөө нэг одоо мэдээллээс хол боيو одоо буруу мэдээлэл аваад байгаа иргэдэд тал засгаж байгаа ч юм шигээр ингээл юм яриад яваад байна. Тэгэд хизээ энэ төсөл явах юм бэ? Магадгүй энэ одоо чухал ашигт малтан гэж яриад байгаа энэ газрын хор элемент маань эрэлт хэрэгцээнд байхгүй болоод бид нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг алдагдсан боломж байлаа гэж сууж байгаа юм биш үстэй. Тийм шүү дээ. Одоо эн чинь нэг оюул ахгүй юу? Одоо тодорхой төвшөнд Монгол Улсын засгийн газар лиценз олгосон бол ардаас нь дэрийг хамгаалдаг байх хэрэгтэй. Яг үнэн. Энэ үүргийг хүлээдэг байх хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр тэр төсөл хэрэгжүүлэгч компани иргэдтэй уулзах нэг асуудал. Гэтэл энэ талаас засгийн газар ажиллах хэрэгтэй. Тэр тухайн орон нутгийн захиргааны байгууллагууд байж байна. Тэр өдөртөх байгууллагууд. Эдгээр нь өөрсдөө ингэж одоо шатандаа ойлголцож ажиллах хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол миний хэлээд байгаа юм сөөр их зөрчнөр байх. Тийм ээ? Тэгээд ингээд янз бүрийн байдлаар ингээд улс төр орж ийнэ гэдэг чинь ингээд янз бүрийн байдлаар ингээд иргэдийн эрх ашигыг хамгаалж байгаа юм шиг ингээд үйл ажиллагаа явуулаад байх нь буруу байхгүй. Яг үндэ бол хамгаалж чадж байгаа мөгүй шүү дээ. Ер нь бол бодит байдлыг гаргаж ирэл ярих хэрэгтэй шүү дээ. Тийм асуудлаа зөв хандаал ингээд одоо би өнөөдөр хэлцэж байгаа ашигт малтмлын тухай хуулинд одоо тодорхой төвшөнд бас энэ газрын ортой холбоотой одоо бас зүйл залтууд орж байгаа гэж би бас харж байгаа. Тийм бас хууль эрх зүйн орчны суурийг тавьж өгч юм болов уу гэж харж байгаа. Бас сайжруулсан байдлаар орох юм байна л гэж харж байгаа. Тэгэхгүй тэгээд манайх чи ингээд нэг туйшрахаараа ингээд амар туйширдаг. Биш дундын юм барьдгүй болоод тахгүй юу бид чинь. Дундын юм барьдгүй болоод ч тийм монголчууд чинь. Нэг туйшруул тэгээд ингээд нэг бол сайн нэг бол муу. Энэ чинь яг одоо бодит байдал нь юу байна гэдгийг л одоо сурж үзэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тэгэхээр миний тайланд ч туссан байгаа. Засгийн газар одоо лиценз олгосон юм бол олгосон лицензийнхаа ардаас бас тодорхой төвшөнд үйл ажиллагааны явуулалт анхаардаг байх хэрэгтэй. Хамгаалдаг байх хэрэгтэй. Дэмждэг байх хэрэгтэй. Ард иргэдтэй засгийн газараас төлөөлөл очиж ин талаар уулзаж ярилцдаг байх хэрэгтэй. Их хурал биш байхгүй юу? Засгийн газрын хийх ажил байхгүй юу? Тэгжээж эн чинь өөрөө ингээ зөв ойлголцол төрөөд явна штэ. Тэгэхгүй тэгээд нэг төсөл хэрэгжүүлэгч компанид яваад идэг болтой юм шиг үйл штэ. Тэгээд гол зүйл нь одоо нэг л зүйл дээр хайгуул хийж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Олборлолт биш.
Гэхдээ нутгийн иргэд чинь олборлолт явуулж байгаа мэтэрл ерөн ойлголт авах нийгэмд шүү өгöd дээ. байгаа. Чин олборлолт явуулах боломж нь одоогоор байхгүй. Тийм. Тэгэхээр эн чинь хайгуулаа заавал хийж дуусгах хэрэгтэй. Ганцхан тэнд биш ерөөсөө энэ бусад нийтээр 6 орд байдгийг. Бүгдийг хайгуулын хийж дуусгах хэрэгтэй. Тэгээ бүгд ингээд дандаа бичиг баримтын зөрчнөөс болоод зогссон байж байгаа байхгүй. Бус төржилт бичиг баримтын зөрчлөөс болоод зогссон. Тэгээд энийг одоо ингээд бацалж аваад одоо хууль эрхцэн орчин тодорхой болгож өгөөд цаашаа явуулах юм бол нэг юм төгжрлээс нэг машинууд гараад нэг хурд аваад явдаг шүү дээ. Энэ шиг ингээд Монгол улсын эдийн засагт хов нэмэр оруулах юм төслүүд байхгүй. Та нар хяналтын сонсгол дээр бол яг ингээд талуудын яг мэдээлэл бол яг л сонсоол ингээд өөрөө мэдээлэл хүнэлт авсан байгаа шүү дээ. Ер нь бид нарт одоо ингээд ер нь нийтээрээ ингээд бүр ингээд улс төрж чинь тий улс төрчлөлтөөс болоод ингээд маш их боломжуудаа ингээд шөдөрлөд байгаа даа. Биднэрт нэг альва асуудал нэг бодтой, баримттай, нотлохотой хийгээд шинжлэх ухаанчаар хандна гэдэг юм бүр ингээд байхгүй болсон байна шүү дээ тийм. Тэгэхээр одоо энийг өгөөсгөж байгаа хийгээд мөн одоо юу гэдэг тэр төсөл хэрэгжүүлэгч нэг компани байгаад байна гэсэн тийм. Тэгэхээр тэр компани тухайд одоо яг ийм өгөөсгөж байгаа болон нотолж байгаа талууд ер нь шинжлэх ухаанч байдлаар хандаж яг гаргаж ирсэн юм байна. Одоо жишээлбэл тэр байгаль мэдээж одоо улс их орны орон нутгийн иргэд гэдэг бол одоо ингээд байгаллаа сүйтгэхэд одоо юун дээр ч биш үлдэх бол үнэхээр харамсалтай. Тэр бол зөвхөн Ховд аймгийн Мянгат сумын малчтын тэнд амьдарч байгаа хүмүүсийн асуудал биш. Энэ бол Монгол улсын иргэн бүрийн асуудал. Гэхдээ бид нар альваад шинжлэх ухаанч хандах хэрэгтэй. Энэ эдийн засгаа солонгоруул хэдий батал бид нар өнөөдөр яг ингэж амьдрах юм бэ гэдэг асуудлуудыг ингээд маш олон юм ингээд ярих хэрэг болчиход байна л да. Бид нар эрдэмтэд судлаачтайгаа хийсэн дүгнэлтэнд итгэх хэрэгтэй. Одоо ч ямар ч ашиг санал бол байхгүй. Хараат тусаар орж байгаа байхгүй. Нэг хоёрт одоо ерөн зүгээр одоо яг л энэ газрын хортой холбоотой асуудал дээр бид нар ингээд үндсэн нэг бодлогоо гаргаад ингээд явахгүй бол ер нь тэгээд оройтж байгаа л хэлбэр рүү орж байгаа. Оройтж байгаа. Одоо олон улсын түвшинд ингээд олон улсаас маш их саналууд тавьдаг шүү дээ. Монголд газрын хор байгаа. Тэгээд энэ дээр одоо хамтарч ажиллая гэдэг зүйлүүдийг маш олон улсаас тавьж идэг байхгүй. Гэтэл манай төр засгийн эндээ ингээд дотроо жилдсээр байгаа л ингээд асуудал юм ингээд хаашин тавиад идэг. Өнөөдөр та нар багш эмчнэр төрийн албан багшийн цалин одоо 2 хоногийн дараа эрчим хүчнийхээ ажлыг ингээд үжил салингийн нэмэгдэл ярьж байна. Тэтгэвэр ахмадууд гадаа хэрэг хийчих гэж байна. Гэтэл өнөөдөр манай төсвийн чинь 80% үнэндээ энэ урсгал зардалтай байж байгаа шүү дээ. 20% нь бүтээн байгуулалт. Тэгэхээр урсгал зардлаа нэмэгдүүлэх гэдэг шүү дээ бид нар цалин тэтгэврээ нэмэгдэх. Тэгэхээр бол төсөв заавал хэлнэз. Бүтээн байгуулалтанд бол одоо нэг л удаа хөрөнгө тавьдаг шүү дээ. Урсгал зардал бол жил болгон тавьдаг шүү дээ. Тэгэхээр жил болгон бид нар орлогын төхөөсрийг нэмэгдүүлж яах шаардлага үүсэж байгаа ч гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо миний энэ уул уурхайн төслүүдээ хариуцлагатай уул уурхайн төслүүдээр эдгээрт Монгол улсынхаа иргэдэд ашигтай байдлаар явуулах хэрэгтэй. Одоо энэ оюутлогоос ахуулаад ингээд гэрээ контракт өөрчлөх хэрэгтэй. Хоёрт нь үдэ аж ахуй чиглэлээ хөгжүүлж үдэ аж ахуйгаас орж шийдэж хэвжүүлэх гэсэн нэмэгдүүлэх юм бодлогыг төр барих хэрэгтэй л гэж харж байгаа. Одоо ингээ хаврын чуулган одоо ингээд өндөрлөлөө. Намрын чуулган боллоо. Тэгээ ер нь энэ парламент ер нь яг энэ одоо томоохон стратегийн төслүүдээ одоо яг эцслээд тэр хууль эрхцэн орчныг тодорхой олгоод энэ төсөл хэрэгжүүлэгч хийгээд энэ иргэдийн үйл ойлголцолд дундуурыг нэг тас цохоод тэгээ ингээд төслүүдээ явуулах боломж байна. Үнэхээр л одоо та ярилцлагын хэлж штеп. Тэтгэврээ нэм гэж байна. Мөнгө хаанаас олох юм хэмжээтэй яг өнөөдрийн бидний яг одоо мөнгө олдог их сувгууд бол ингээд тодорхой байгаад байна. Энийг хэлэхийн тулд бид нарт төслүүдээ л явуулах шаардлага байгаад байна шүү дээ тийм ээ. Тэгээ тантай яг санал нэг байна. Тэгэхээр одоо би бол хууль эрхцэн орчныг тодорхой болох боломжтой гэж харж байгаа шүү. Боломжтой. Ганц л зүйлийг би хэлье. Зүгээр яг нэг улс төрийн нэг юм уул уурхайн төслүүдээс жоохон олон байцгаа. Үнэхээр одоо ард түмнийг төлөөлж чадж байгаа бол оролцож гэрээ хэлц ирхий. Төлөөлж чадахгүй байгаа бол ер нь тэгээд оролцохгүй байна дээр. Тэгэхээр ч одоо танаа намын үед л энэ том төслүүд яригдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол ардын намаас л хариуцлага нэх шаардлага гараад байна л да. Одоо тэгээ бид эдийн засгаад хилээд улс их орноо хөгжүүлэе гэж бодож байгаа бол тэгэл энэ уул уурхайн төслүүдээ өссөн үсээгүүл нээлттэй болгож явуулах гэж шаардлага үүснэ. Шаардлага үүснэ. Гол нь тэр нь улс их орондоо нийт ард иргэдэл ашигтай байдлаар шийдэгдэх гэсэн. Тэгэхгүй бол ингээд одоо хулгаал өөрийн байдлаар ингээд гэрээ контракт байгуулад энэ цаашаа үргэлжлээд яваад тэгэл монголчууд баялгаагаа тэгсэн зөөгөөд өгдөг. Монгол улсын төсөв Монгол улсын иргэдэд өнөөдөр оюутлогоос ногдол ашиг авч анигч хүн байхгүй шүү дээ.
Энэ бүхэн чинь нэг иргэд хаширчаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг зохицуулах хэвээр үүрэг төрөл байгаа байхгүй. Төрөл энэ гол менежерийг хийж энэ асуудлыг өөрчлүүлж шээ. Өөр юм шиг байхгүй. Тэгээ засгийн газар чинь ер нь сая бол зүгээр л улс төрчсөн шийдвэр гаргасан гэсэн үг үү? Энэ халзан Би бол тэгж харж байгаа. Тэгээ одоо энэ ашигт малтмлын хууль орж ийн өнөөдөр оюутлогын гэрээ хэлцээр явагдаж байна тий. Энэ үед одоо бас ингээд нэг юм яг энэ хуулийг явуулахын тулд бусдын анхаарлыг татах ууцсгол бусдад таалагдах ууц юм мэдээллүүдийг гаргадаг шүү дээ. Тэр нийл нэг байсан баг гэж би харсан. Одоо энэ сүүл үед чинь халах казакны хооронд нь талцуулаад байгаагч би ингэж харж байгаа. Юм тодорхой төвшөнд ингээд иргэдийн анхаарлыг өөртөө шин сонирхолж байгаад ардуур нэг тийм бидэн ташиггүй гадны гар бол гадны компаниудтай ашигтай. Ийм уул уурхайтай холбоотой гэрээлцээр явж байна даа л гэж би бас харж байгаа. Бид нар нөгөө нэг хөрөнгө оруулагчтай үргэх асуудал гэж амар их ярьдаг шүү дээ. Одоо бол саяны энэ халзан бүрэгдээ төсөл бол ерөөсө тэр чигтээ хөрөнгө оруулагчд бол баг Монголоос дайжиж үргэхээр хэмжээний юм одоо тэр Ховд аймгийн мянгат сумууд болж байна. За нутгийн иргэд бол мэдээлэлгүй байгаад байна гэдэг асуудал бол бодтой. Одоо тэр юу яаж ийн би одоо жишээлбэл тэгээд тодорхой төвшөндөөс иргэний нэгэн байгууллагуудаас мэдээлэл авсан тэр очиод эсэргүүцээд байгаа улсууд нь Улаанбаатар хотоос л очиж тийм байлээ. Эндээс автобусаар л бөөнөрөө очиж тийм эсэргүүцээд яг орон нутгийн иргэд нь зөвхөн байдаг юм байлээ. Тэгээ ийм зүйл мэдээлэл хэрвээ танд асуувал нөгөө төр төмөр нүрээ харуулна гэдэгчлэн. Тэгээд юу яадаг юм бэлээ шүү дээ. Аймгийн удирдлагууд нь цагдаа магдаа тэгэл аймгийн удирдлагууд нь амхандаа л одоо бас л очиод сарниулах гэж зогсоох гэж үздэг юм бэлээ. Сүүлдээ чинь бас хүний амнастаач холбоотой асуудал хүртэл яригдхуйц хэмжээнд очсон гэсэн мэдээллийг би авч ирсэн. Тийм тэгээд бас ингэж болохгүй л дээ чинь ойлголцол дутуу байгаад шүү дээ. Тийм ойлголцлоо айлуулах юм хэрэгтэй. Дээр нь одоо улс төрийн байдлаар асуудлыг ингэж харж гацааж зогсоож байгаа бол энэ Монгол улсаа хорлож байгаа л гэж байна. Ер нь бол. Тэгэхээр томоохон төслүүд манаа дээр ингээл гацдаг асуудал ер нь бол улс төрчлөлтэй холбоотой. Улс төрчтэй холбоотой шүү дээ. Бүгд л улс төр. Гэхдээ улс төржил тодорхой төвшөнд байх хэрэгтэй гэдэржлэхгүй. Тийм л. Би энэ газрын хавар элементтэй холбоотой асуудлыг танаас яагаад асуугаад байна гэхээр та бол тэр нэг сонсгол ахалж исэн хүний хувьд бас ингээд талуудын мэдээлэл танд хамгийн их төвлөрсөн байгаах гэж удаад асуугаад байна л да. Тэгээд ямар ч хэсэн ингээд наадан болох гэж байна, хаврын чуулган өндөрлөх гэж байна. Тэгээд эрх намрын одоо чуулганаар энэ асуудлыг тодорхой болгох юм уу? Хууль эрх зүйн орчинд хизээ яг одоо тодорхойлоод энэ төслийг хэрэгжүүлж байгаа компани чинь энэ үйл ажиллагаагаа эхлүүлээд хайгуулынхаа үйл ажиллагааг эхлүүлээд бид өнөөдөр энэ газрын хавар элементийн бас нэг хамгийн том тоглогч болоод явах боломжинд бүрдэх юм бэ. Жишээлбэл одоо энэ 126 гишүүнтэй парламентын ажлыг хийж амжих уу. Тэгэхгүй бол тэнд бас нэг төсөл хэрэгжүүлэгч гэл бас нэг хувийн хвшлийн компани бид нар ингээл нэг тий төсөл хэрэгжүүлэгч нь маш их хохирол амсаж байгаа гэдэг мэдээллийг би тухайн сонсголоор бас авч ирсэн. Маш их хохирлыг амсаж байгаа одоо яг энэ үл ойлголцох нөхцөл байдлаас болж одоо энэ шийдэгчдийн тэр марж хохирч байгаа байх гэдэг асуудал яригдчих. Миний хувьд бол энэ хууль эрх зүйн орчныг сайжруулах боломж энэ парламентод байгаа гэдэгт би бүр итгэлтэй байгаа шүү. Ямар нэгэн байдлаар ингээд хууль эрх зүйн орчинд манай 126 татарч одоо яг энэ экспертүүд их олон болсон. Ялангуяа хуульчид их сайн хуульчдууд нэлээд нэмэгдсэн байж байгаа. Тэгээд эдгээр нийлж аваад нэг тухайн суучлууд бол ер нь хууль эрх зүйн орчныг нэлээд хамбааруулаад байгаа. Тэгээд гол нь засгийн газар санаачлах хэрэгтэй. Энэ асуудлыг явуулахыг. Тэгээд их хурлын нэг нь хамбааруулаад одоо энэ ашигтын хууль бие батлагдчих байх гэж харж байгаа. Энэ дотор бол авцаалтууд зөндөө байгаа байхгүй. Авч болохгүй заалтууд байгаад байгаа юм. Тэгэхээр нөгөө мэдээж дэмжих ёстой заалтууд энэ төр байгаад идэг. Огт дэмжиж болохооргүй заалт ороод ирэхээр нөгөө хууль дээр ч бас дэмжлэг авах хэсэг нь ингээд юм эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бас ингээ тодорхой байр суурьч би бас өмнө илэрхийлэл явуулж ирсэн. Тэгээд тийм учраас одоо энэ дээр би бол саяны төсөл яг зогссон гэдэг шийдвэр нь би хараагүй л. Юм чинь ингээд юм цаасан дээр бухстай. Уг нь аа. Хуулийн тогтоолч юм уу? Нэг зүйл нэг хоёр парламент тийм ч өнөөдөр дангаараа шийдвэр гаргаад нэг хэсэг өгдөг шүү дээ. Дамжин юм сайд төр зөксөөгоод тэгээд асуудлыг нь шийдвэрлүүлээд мухарсны дараа үргэлжлүүлнэ гэдээ байр суурь мэдээлэл өгсөн шүү. Тэгвэл засгийн газар дээр шийдвэр гарсан байна. Тэгсэн. Засаг дээр, сайд дээр. Тий. Лицензтэй холбоотой асуудал бол улуурхай яамдаас хамаардаггүй ч. Жишээл өөр газарлаар явдаг. Тэгэхээр нэг юм цаасан дээр шийдвэрийг би хараад тэн дээр үндэслэл нь юу нэг нь харах хэрэгтэй байна гэж бодож байгаа. Тэгээд тэр миний гол одоо зүйл бол энэ хууль эрх зүйн орчинд байгаа даа. Тэгээд хууль эрх зүйн орчныг шалжуулж ийж л энэ
гарц гаргалгаа нэгдэж шүү. Одоо тэгээ сонгуульд өгч байгаа энэ хууль батлагдах болоо тойргийнхоо За тэгээ улс төр нэмэгдээд байвал тэгээд энэ хайгуулж дуусгахгүй дээ. Тухайн нутгийн бүсийн улс төрийн нөлөөлж орж ирээд байвал тэгэл асуудал урагш явахгүй тэгэл гацсаар агаал тэгэл мэдхгүй тэзүүлд яаж дуусах юм байгаа. Тэгээд энэ дэлхийн хэмжээнд өнөөдөр газрын уртаа аврын эрэлт нэмэгдээд идэг. Бид нар энд ингээд дотроо хэлэлтэд бодлого зөв гаргаж чадахгүй харамсалтай байна. Гэхдээ иргэд чинь одоо юу гэдэг мэдээлэл арай ойрхон хийсэн. Ер нь бол иргэд бол их ойлгосон байлээ шүү. Нутгийн иргэд. Тийм. Ер нь бол би бас гэдэг хүмүүстэй нэлээд ч олон үнэтэй. Ер нь монголчууд энэ тэгэхээр ойлгохгүйсэн байхгүй газрын ур гэж яг юу хэлээд байгаа юм гэдэг. Ураантайгаа ойлгоод байсан шүү дээ өөр нэг хэсэг чинь. Гişүүд өөрсдөө зарим гişүүд өөрсдөө ойлгохгүй. Одоо тэр бол ойлголт бол бас ямар ч юм. Ялгаж залгаж ойлгодог болсон байна лээ. Тэгэхээр гайгүй одоо энэ ойлголтол зөв өгөх хэрэгтэй, мэдээлэл их зөв өгөх хэрэгтэй. Тэгээ гарч байгаа шийдвэр нь одоо ард иргэдийнхаа эрх ашигыг бөөн дөрөв хангасан юм шиг байна. Тэгээд боломжтой байгаа л гэж харж байна. Нэг хэсэг нь биш нийтээрээ одоо амьдралынхаа чанарыг дээшлүүлэх, нэг хүнд ногдох, нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх гихчлэн энэ асуудлуудад энэ газрын ховор элементийн төсөл бол нэлээд их хувь нэмэр оруулна гэж бодож байна. Тэгэхээр энэ хуулийн одоо хууль эрхцээ орчныг сайжруулад энэ парламентта одоо юу гэдэг заавал 27 28 биш ирэх намрын чуулганаар хүртэл ингээд явуулаасай гэдэг ийм хүлээлт байгаад байна шүү дээ. Тэгэхээр бас явуулаасай гэж хүсэж байна. За баярлалаа. Тий. Ер нь тэгээд одоо манай энэ Австрал газрын ховор олборлож байгаа. Үдэн Катар тус олборлож байгаа. Тэгээд энэ олборлолт явуулж байгаа улсуудын сайн туршлагыг бид бас үзэх хэрэгтэй байна шүү. Эндээс маш ойлголтууд авна. Эндээс чинь тэд нар чи ялбарлаад ардталтанд удаж байгаа байгаль орчны хор охирол бүх юмуд харагдаж байгаа шүү дээ. Тэгээд эндээс бид нар нөгөө муугийн давтахгүй сайн туршлагын илүү сууршуулж ийн бол хатаг хэрэгжүүлэх. Манай гişүүд чинь нөгөө рил бичлэг их сайн хийдэг ш. Бараг одоо урагшаастай хятадд очиод тэр одоо үйлдвэрлэлийн процесс яаж явж байгаа гэдэг хэвээр бичлэгийг хийгээд энд авчираад үзүүлвэл болох юм шиг. Австрал бол их сайн туршлаа шүү. Австралийн албарч байгааг бол үзэх хэрэгтэй гэж. Бидэнтэй ярилцсан баярлалаа. Баярлалаа. Амжилт. За.